За сайн байцгаана уу. За бид нар 2026 оныхоо төсвийг батлахаар оруулж ирсэн. 32.9 их найдын ойролцоогоор төсөв орж ирж байгаа. 1.4 их найдын алдагдaltaй орж ирж байна. За нэг жилийн өмнө бид нар яг одоо энэ тагхимд яриад алдагдaltaгүй төсөв гэж сайхан юм байдаг. Алдагдaltaгүй батлах ёстой. Монгол Улсын ерөнхийлөгч бас алдагдaltaгүй батлах ийм одоо асуудал яриад ингээд баталж байсан. За тэгтэл энэ жилийн төсөв ингээд алдагдaltaй ороод ирж байна. Бид нар бас саяхан хэдхэн сарын өмнө төсвийн хүрээнийхээ мэдгдлийг баталж ирсэн. Энэ дээр бас л алдагдaltaгүй гэж батлаа явьжсэн. Тэгээ яагаад өнөөдөр 1.4 их найдын алдагдaltaгаар ингээд оруулж ирвэ? Энэ төсвийг алдагдaltaгүй баталж болох уу гэдэг асуулт, эхний асуулт. За хоёрдугаарх нь энэ ахмадуудын тэтгэврийн асуудлыг бид нар өнгөрсөн парламентын үед хуульчилж өгсөн. Инфляцийн түвшинтэй уялдуулан дараа жилийн төсөв хэлцэх үедээ нэмүүлж өгнө гэд. Энэ жилийн ахмадуудын тэтгэвэр 6% нэмэгдэхээр төсвүүдээр орж ирсэн байна. Хамгийн сүүлийн 8 сарын байдлаар инфляц 8.8% инфляцтай гэд үндэсний статистикийн хорон дээрээс ингээд оруулаад ирсэн. Тэгэхээр гадаа гудамжинд ахмадууд маань тэтгэвэр нэмэгдүүлж өгөөч гэдэг байдлыг маш их ярьж байна. Тэгэхээр ахмадуудын тэтгэврийг энэ улсын төсвүүдээр 10% нэмэгдүүлсэн байдлаар баталж болох уу гэдэг асуулт. Гуравдугаар асуулт нь энэ Монгол орон даяараа одоо гангийн нөхцөл байдалтай туслаа. Газар тариалангийн гол бүс нутгуудаар 60 хэдэн хоног ганц ч одоо бороо туслаагүй Төв аймгийн Жаргалан цум байна. Яг энэ одоо гангийн улмаас тариаланч ногоочд асар их одоо ургац алдаж хохирол амслаа. Тэгэхээр энэ одоо төсөвдөр хүүгийн татаас хэлбэрээр нэлээд олон тэрбум төгрөгийг тавьсан байгаа. Тэгэхээр энэ одоо татаасан дотроо газар тариалангийн салбарын одоо зээл. За ерөнхий сайд хариулт өгье. За ер нь гэхдээ нэг зүйлийг их тодруулчмаар юм билээ. Ер нь төсвийн дефицит гэж ярьдаг. Энэ бол лосс буюу алдагдал гэсэн үг шүү, дутагдал юм байна. Энэ бол тайлан тэнцэл биш төлөвлөгөө. Тийм учраас олон улсад бол энэ төлөвлөгөөний ажилд 3% байж болно гэж үзэж төсвийн алдаглалын хэмжээ 3% дотор байж болно гэсэн ийм стандартыг мөрддөг. Тэгэхээр энийг дефицит гэдэг үг бол лосс буюу тийм алдагдал гэсэн үг шүүгээ дутагдж байгаа орлого гэсэн үг. Нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ жил бол 1.3 их найдаар төсөв дутагдахаар тооцсон. Энэ хоёр шалтгаантай. Нэгдүгээрт нь энд Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц, газрын тосны үйлдвэр гэх мэт банкабл буюу эргээд өөрөөрөө нөхцөл бол төсөв цуудаг олон улсын стандартаар. Энэ зарлууд суухаараа төсөв алдагдaltaй болж харагдаад байгаа. Гуравдугаарт нь нодон жил төсвийг алдагдaltaгүй батлах шалтгаан нь та хэд биш засгийн газар тухайд хэд өөдрөгөөр төсөөлөд тэрний дараагаар Трамп сонгогдоо тарифын дан эхлээд нөхцөл байдал ч өөр болоод төсвийн орлого буурах нь тодорхой болсон учраас хэд өөдрөгөөр төсөөсөн бол өнөөдөр бид нар валютын ханшаа 4,000 руу алдсан байх байсан. Яагаад гэвэл тухайн үеийн 2.4 их найдтай алдагдал төсөв баталсан бол 3.3 их найдаар согтуудаад 5.6 бараг 6 их найдын төсвийн алдагдал үүсвэл ийм хэмжээний үр дарамтанд ороод энэ бол жинхэнэ алдагдал болох байсан, дутагдал биш. Ийм учраас үүнээс сэргийлэхийн тулд төсвийг алдагдaltaгүй батлах шаардлага тавьсан. Дэлхийд дээр төсвийг алдагдaltaгүй баталдаг жишээнүүд алдагдал гэдэг утга нь ийм учраас өөр юм. Ер нь төсвийн хөлөндөө өөрчлөлт оруулж банкабл буюу банкар дамжаад эргүүлээ төлөгдөх зээлүүдийг жишээлбэл энэ газрын тосны үйлдвэр, Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцын үйлдвэр эднүүс маань төсөв зардал болоо суучгаараа бас алдагдaltaй харагдуулаад байгаа хүчин зүйл шүү. Тийм учраас энэ бүхнийг тооцсон гэдгийг онцлчилмээр байна. Ийм учраас нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг алдагдaltaгүй болгохын тулд төсвийн төслийн нэгдсэн төсвийн нийт зардлын хэмжээг 1.4 их найдаар бууруулах шаардлагатай болно. Тэгвэл